Улсын тэргүүний орчлон дунд сургууль Кембрижийн олон улсын дунд боловсролын үнэмших холбох 4-р төгсөлтийнхаа явсгалыг өнөөдөр хийсэн байна. 2009 оноос хос үнэмлэхтэй сурагчид төгсгөж байгаа тус сургуулийн амжилт хичээлээс жил төсөж байгаа юм байна. Орчлон сургуулийн 11-р ангийн 41 сурагч олон улсын дунд боловсролын үнэмшигтээ төгсөж байгаагаас 6 сурагч нь distinction, 18 сурагч merit үнэмшигтээ төгсөж нийт дүнгийн 63.5% ноттой AB үнэлгээ эзэлж байна. Сурагчид тэнцвэртэй өргөн хүрээний мэдлэгийг олон улсын түвшинд эзэмшихдээ математик, англи хэл, хятад хэл, хим, физик, биологи, дэлхийн түүх, бизнес судлалын хичээлийг дэлхийн 150 гаруй орны 6000 гаруй сургуулийн үеийнгийн 16 наснуудтайгаа ижил хөтөлбөрөөр судалж бас шалгуулсан байна. Дэлхийн нийтийн жишгт нийцсэн хөтөлбөрийг эзэмшсэн эсхийг нь Кембрижийн олон улсын төвөөс шалгаж дүгнжээ. Өнөөдөр олон улсын дунд сургуулийн A-level, A-level, IGCSE үнэлгээний сертификат гардуулах явдал болсон байгаа. Тэгээд өнөөдөр бас би 11-р ангийн сурагч тэгээд IGCSE үнэлгээнийхаа шалгалтынхаа дүнг авсан. Тэгээд distinction гэдэг 7 хичээлийн 5 хичээлд нь онц өгөөд тэгээд онц тэр дундаасаа онц гэсэн үнэлгээг авсан. Тэгээд маш баяртай. Тэгээд энэ шалгалтыг бүгснээр бол бид нэр сургуулаа төгсөө их сургуульд орохдоо маш ашигтай. Яагаад гэвэл олон улсын гэрчлэлийг авах гэдэг бол ер нь олон улсын иргэн болсон гэсэн үг. Тэгээд би энэ жил бас art and design, physics тэгээд математикийн хичээлийг сонгон суралцж байгаа. Үнэхээр их баяртай байна. Бид бас энэ орчин сургуулийг анх сонгохдоо бас хүүхдүүдийн дэлхийн иргэн болгоё тийм ээ ингэж бодож ажилласан. Тэр утгаараа хүүхдүүд маань энэ олон улсын дунд боловсролын хөтөлбөрт хамрагдлаа. Монгол улсынхаа бас нэг боловсролын хөтөлбөрт хамрагдаж байна. Давхар өмнө хөтөлбөрт хамрагчснаар хүүхдүүд маань ачааллын хувьд, агуулгын хувьд маш тийм төлөвших. Дээр нь тэр сургалтын тэр хөтөлбөрт хамрагчснаар эргээд ирээдүйд хаанч өрсөлдөж чадах утсаар ийм бас ирээдүйн ийм боловсролчин болж битгэж байгаа баяртай байна гэж хэлмээр. Мөн 12-р ангийн 10 сурагч AC төвшин шалгалтуудыг өгсөн үнэмлэхүүдээ гартаа авсан. Эдгээр сурагчид эх оны 3 сард Монголд анх удаага A-level хөтөлбөрийн үнэлгээ авах юм. Уг хөтөлбөрийн хичээлүүдийг орчлон сургуулийн үндэсний чадварлаг багш нар, гадаадын мэргэжилтэн багш болон Монгол Улсын их сургуулийн мэргэжилтэн багш нар хамтран зааж байгаагаараа онцлог юм а. Манай сургууль 2008 оноос олон улсын Кембриж хөтөлбөрийг сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Ингээ амжилттай хэрэгжүүлж өнөөдөр анхны A-level-ийн шалгалтынхаа сертификатыг бас гардуулж байна. 15 хүүхэд A-level-ийн шалгалт өгснөөс математикийн хичээл дээр 9 AB үнэлгээ авсан юм амжилттай байгаа. За энэ A-level-ийн энэ олон улсын алтан стандарт гэж ярьдаг энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь бол дэлхийн 700 гаруй сургууль нисэж орохоос гадна мөн кредитийн тооцоолт ийм боломжтой байдаг. За англи хэл дээр сургалт явуулдаг дэлхийн бүх ихтэй сургуулиуд аппликейшн бүгд илсэн орох юм давуу тал бол бүрддэгээрээ бол Монголынхаа хүүхдүүдэд Монголынхаа ирээдүйн болсон хүүхдүүдэд бол маш сайхан боломжийг эх оронд нь бол хүргэж байгаа давуу талтай байгаа. За манай сургууль Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 5 дахь жилдээ болж байна. Тэгээд өнөөдөр бас бид нар 4 дахь удаагийнхаа төгсөлтийн үнэмшийг гардуулах эслийн ажиллагаа хийлээ. За энэ жил манай сургуулийн 41 хүүхэд IGCSE буюу дунд боловсролын үнэмшиг гардуулж авснаас нийт 60 гаруй хувь хүүхдүүд маань B үнэлгээтэй ийм үнэлгээг бол гардуулж авлаа. Бид нар бол нэлээд баяртай байна. Манай жилийн амжилт маань жилээс жил агчаад бас их урамтай байгаа. Мөн энэ жилээс эхлээд бид нар A-level хөтөлбөр бүсийн хэмжээнд хийж эхэлсэн. Анхны 10 сурагчид манай A төвшинийхаа үнэлгээг гардуулж аваад A-level хашаалтуудыг эд өгөөд явж байна. Удахгүй 2013 оны 3 сард Монгол анх удаа Монголын сурагчид Монгол агшныхаа хөтөлбөрөөр Английн топ сурагчдын авдаг A-level-ийн бүрэн хэмжээний үнэлгээг авсан. Дэлхийн англи хэл дээр сургалтаа явуулдаг бүх ихтэй сургуулиуд хүлээн зөвшөөрдөг боловсролын алтан стандарт инхүү Монголын боловсролын стандарт болж байна.